Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За сайн байцгаана уу, та бүхэнтэйгээ дахин уулзч байгаа баяртай байна. За энэ удаагийнхаа дугаараар тарих ба эерэг сэтгэл зүй гэсэн сэдвээр ярих болно. За 21-р зуун гарснаар сэтгэл судлалын шинжилгээ ухааны салбарт гарч байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэг бол хүний зан үйл сэтгэл зүйн онцлогийг, учир шалтгааныг мэдрэлийн эсийн түвшинд судалж тэрийг тайлбарлах юм оролдлогод хийж байгаа энэ үйл явц байдаг. За тэр дундаа сэтгэл хөдлөлийн нейрофизиологи үндэс бол анхаарлын төвд байгаа. За сэтгэл хөдлөлийн физиологи үйл явц бол тэр хүний дээд мэдрэлийн үйл ажиллагааг ерөнхийд нь хамарсан шинжтэй нэлээд тийм томоохон бүтэц тогтолцоо байдаг. Хүний биеийн төв мэдрэлийн тогтолцоо, за тархины гадрын үйл ажиллагаа, дотоод шүүрэл, за зүрх судас, амьсгалах, хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой бол салшгүй холбоотой байдаг. Тэр дундаа их тархины гадрын үйл ажиллагаанд лимбийн тогтолцоо гэж байдаг. За энэ лимбийн тогтолцоо бол нэлээд чухал том байр суурийг эзэлдэг. Лимбийн тогтолцоо гэж юу хэлээд байгаа гэхээр тэр хүний сэтгэл хөдлөлийг үндсэнд зохицуулж идэг тархины үндсэн гол цөм хэсэгт байрлаж идэг, төв хэсэгт байрлаж идэг ийм хэсэг байна. За тэгэхээр тэр лимбийн тогтолцоонд амигдала гэдэг тийм бөөм хэлбэртэй хэсэг байдаг. За энэ бол тэр сэтгэл хөдлөлийн хамгийн гол гогцоо болж өгдөг гэж үздэг. За энэ амигдала бол бидний сэтгэл хөдлөлүүд хэрхийг зохицуулдаг, захирдаг ийм төв байдаг. Өөрөөр хэлэх юм бол түлхэгдсэн тэр ухамсарыг давамгайлах тэр амигдала бол тэр амигдалагийн идэвхжил бол ухамсарыг давамгайлах, за уурлах, баясах, гуниглах гэдэг хит тэр сэтгэл хөдлөх нөхцөлийг бүрдүүлдэг ийм зангилаа болж өгдөг гэсэн. За амигдала нь агшин зуур хүнд гаднаас болон дотоод талаас үзүүлж байгаа цочрлуудыг аюултай юу, үгүй юу, эсвэл уурлах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг. За мөн тархины бусад хэсгүүдэд команд өгдөг тийм хэсэг. Тэгэхээр энэ амигдала бол нэлээд тийм хүчрхэг гэх юм уу, тархин дотор бол нэлээд хүчрхэг юм хэсэг. Тэгэхдээ энэ бол бидний амьдралын өсөж хөгжсөн, төлөвшсөн хүмүүжил төлөвшлөөс нэлээд хамаардаг. Хүн сэтгэл хөдлөлөө захирч чадахгүй ч юм уу, сэтгэл хөдлөлөөрөө альваад асуудал ханддаг ийм байдалтай бол тэр амигдалагийн идэвхжил их байна л гэсэн үг. За амигдалагийн идэвхжил харьцангуй бага байгаа бол бид нар сэтгэл хөдлөлөө удирдах боломжтой байдаг. Тэгэхээр энэ амигдалагийн хэсэг бол хүний бие тэр зүгтах, зайлсхийх, тэмцэх, эсвэл зохицох уу гэдэгтэй холбоотой тэр даавруудыг бас ялгаруулж зүрх судасны үйл ажиллагаа, ходоодны үйл ажиллагаа гэх мэтчлийн зүйлүүд бас нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл үндсэндээ бидний бие махбодод шууд нөлөө үзүүлдэг юм хэсэг байна л гэж ойлгож байна. Тэгэхээр компьютероор бол их автан гэж байдаг шүү дээ. Түүнтэй адилхан сэтгэл зүй дотор бол энэ сэтгэл хөдлөл их автангийн үүргийг гүйцэтгэдэг гэж ойлгочих бас болно. Тэгэхээр энэ хүний бие махбодод сэтгэл хөдлөлийн нөлөө бий болоод ирэхлээр зэрэг жишээлх юм бол даралт ихсэх, амьсгалын давтамж өөрчлөгдөх, за царайны төрх өөрчлөгдөх, за булчин шөрөмсний хэвийн үйл ажиллагаа алдагдах гэх мэтчлийн өөрчлөлтүүд гардаг. Тэгэхээр яг энэ үед бол тархины багны үйл ажиллагаа үндсэндээ тэр лимбийн тогтолцооны удирдлаганд орчиж байна гэсэн үг. Ухамсар тархины хэсэг бол мухардалд орчиж байгаа юм л да. Хүчгүүдчиж байна гэсэн үг. Тэр лимбийн тогтолцоо буюу амигдалагийн өмнө. Жишээлх юм бол ууралсан үедээ хийсэн үйлдэлүүдээ хүн үйлдэлүүдтэй харамсдаг. Ууралсан байх үедээ хийсэн үйлдэлүүдэд. Эсвэл уур гарсны дараа болсон үйл явдлыг санахчгүй байх тохиолдол бас байдаг. Өөрөөр хэлэх юм бол хит их сэтгэлийн хөдөлгөөнтэй үедээ амигдалагийн мэдрэлийн сүлжээ бол тархины бүхий л хэсгийг эзэгнэж ноёлох юм байр суурьтай болдог. Ингэснээр тэр амигдала бол хүний үйлдэлийг удирдах эхэлдэг. Тэгэхээр яг энэ үед бол тэр амигдалагийн өмнө гэсэн үг л дээ. Амигдалагийн өмнө
бидний тоо боддог, хэл сурдаг тэр ухамсарт тарих бол хүчин өгсдгөө гэдэг ийм санааг илэрхийлэх гээд байна. За тэгэхээр сэтгэл хөдлөлийн илэрлэлүүдийн тэр физиологи үндсийг та бүхэнд бас товчхон тайлбарлая. Уурлахад цус хүний биеийн цус гэх юм уу. Тэр гар цээж хэсэг рүү юулэгддэг, хоримтлагддаг гэх юм уу те. Ингэснээр хүн багтрах ямар нэгэн зүйл аваад шидэхэд бэлэн байдлыг бие физиологи гэд бүрдүүлчихэж байгаа. За ингээд даралт ихснээр адреналин ялгарч хорц ширүүн үйлдэл их түлхцийг физиологи гэд бий болгож байна гэсэн үг. За мөн айхад бол хүний биеийн тэр цус хөл рүү юулэгдэж байгаа. За ингэснээр бол зүхтах эсвэл хамгаалах үйлдэл хийх юм нөхцөлийг бүрдүүлж өгч. Тэгэхээр хүний биеийн эрчим хаан төвлөрүүдийн тэр хэсгийн эрхтнүүд л илүү их ачаал авдаг гэсэн үг сэтгэл хөдлөлийн хувьд. Сэтгэл хөдлөх үед хүний биеийн эрчим аль нэг тийшээ шилждэг юм байна. Тэр шилжсэн хэсгийн эрхтнүүд илүү их ачаал авдаг гэсэн үг. Хүн айхад цус хөл рүү юулэгдчихэж байгаа учраас яаж юм гэхээр хүний нүүр царай цонхих ч юм уу тийм өөрчлөлтүүд бас гардаг. За тархин дахь тэр сэтгэл хөдлөлийн мэдрэлийн төв нь биеийг төгшүүрт оруулдаг, айц давтуулдаг тэр гормоныг идэвхжүүлж за ямар нэг үйлдэл хийхэд бэлэн байх, оновчтой хариу үйлдэл үзүүлэхэд тусалж. За аз жаргал гэдэг сэтгэл хөдлөлийн хувьд бол дунд тархины төв хэсэгт идэвхжиж за төгшүүрийг намжаадаг. Гэхдээ сэтгэл тавгуурхах мэдрэмжийг тархины задлан ялгахчаас хурдан арилгах. За эсвэл байнгын амгалан тайван байх гэдэг бол физиологийн хувьд бас тийм боломжтой зүйл биш. Боломжгүй. За тэгэхээр энэ хүнийг ямар нэгэн зүйлийг хийж бүтээх зорилгодоо хүрэх үйл явцыг удаашруулна гэсэн. Тэгэхээр бас зарим үед сөрөг сэтгэл хөдлөлүүд богино хугацаанд хүнийг идэвхжүүлдэг юм нөлөөтэй. Гэхдээ сөрөг сэтгэл хөдлөлтөйгээ удаан байж болохгүй. Энэ нь хүний бие физиологт сэтгэл санааны сайн сайхан байдалд бас удаан үргэлжлүүлэх үлэмж хортой зүйлээ гэж хэлэх гээд. За хайрын тухайд хайр гэдэг бас сэтгэл хөдлөл тийм ээ. Тэгэхээр энэ бол парасимпатик тэр задлан ялгахчаас үүсдэг гэж байгаа. Тэгэхээр тэр уур эсвэл тэр айдас ч юм уу эдгээрийн үр дүнд бий болдог тэмцэх эсвэл зүгтах гэсэн тэр физиологийн үйлдэлийн эсрэг нь. Тэгэхээр энэ тайвшрах хариу үйлдлийг дэмжсэн тэр парасимпатик нь хамтран ажиллахад хялбар байлгаж тайван амгалан байдал, сэтгэл хангалуун байдлыг бий болгодог. За гайхшрах сэтгэл хөдлөлийн хувьд жишээ нь гайхшрахад хүн хөмсгөө өргөж за ингэснээр нүдний хүрээ өргөсөж торлог бүрх хүчинд илүү их хэмжээний гэрэл байх боломжтой болж байна. Гэх мэтлийн өөрчлөлтүүд гарч байгаа. За дэлхийн нийтээр дургүйцлийг нэг ижил байдлаар илэрхийлдэг. За жишээ нь ам түнэрт бол мэдрэхүйн эрхтнүүдэд ямар нэгэн зүйл таалагдахгүй тохиолдолд дургуутсал илэрч тэр дээд уруул татагдж хамар үрчих байдлаар илэрдэг. За тэгэхээр тарих ба бодлын холбоог бас та бүхэнд тайлбарлахыг хичээе. Тэгэхээр судлаач Дэвидсний үзэж байгаагаар тархины бичлэг тархийг л скандаад за энэ тархины бичлэгээр бол эерэг сэтгэл хөдлөл нь тархины гүнд за тэр дундаа ховдлын судал гэж нэрлэгддэг хэсэгт тэр урамшууллын замыг өдөөдөг болохыг олж тогтоосон байдаг. За тэгэхээр тэрээр судлаач Дэвидсон бол эерэг сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвартай хүмүүсийн тэр ховдлын судал удаан хугацаанд идэвхждэг. За энэ идэвхжил удаан хугацаанд үргэлжлэх тусам хүний сэтгэл зүйн сайн сайхан байдал улам бүр нэмэгддэг гэж үзсэн байна. За тархины энэ хэсгийг удаан хугацаанд идэвхтэй байлгаснаар биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж стрессийн даврыг бууруулдаг. Үүний эсрэгээр тэр сөрөг сэтгэл хөдлөл бол амигдалагийн хэсгийг илүү их идэвхжүүлдэг гэж. За Дэвидсний судалгаагаар бид аюул занал хийллийн мэдрэмж авсны дараа за амигдала хэр хурдан эсвэл удаан сэргэх нь хүмүүсийн хооронд нэлээд ялгаатай байдаг гэдгийг харуулсан байдаг. За энэ хүү ялгаанаас үүдэж удаан хугацаанд сэргдэг хүмүүсийн хувьд эрүүл мэндийн янз бүрийн эрсдэлд өртөх магадлал бол өндөр байдаг гэж үзсэн байна. Харин илүү уян хатан эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө тогтвортой удаан хугацаанд бий болгож чаддаг хүмүүс ихэвчлэн янз бүрийн бясалгалын дасгал тогтмол хийдэг
ийм хүмүүс байсан байна гэж. Эсвэл одоо бусдад талархдаг ч юм уу те. Альва зүйлийн сайн сайхныг олж харах ийм хандлагатай хүмүүс ч гэдэг юм. Бяцлагал ч юм уу, таны мэдхүйн эмчилгээ, өөрийгөө эргцүүлэн бодох зэрэг энэ одоо аргууд нь за эрүүл мэндэд тустай болохыг олон судалгааны үр дүн харуулсаар байгаа гэж. За судалгаанаас үзэхэд тодорхой сургалтуудаар дамжуулж тархины ажиллах механизмыг эерэг хариу үйлдэл үзүүлэх замаар өөрчлөх боломжтойг бас олж тогтоосон. За энэ нь биднийг сайн сайхан аз жаргалтай байх нь ур чадвар эзэмших замаар олж авах боломжтой гэдгийг нотлогоо олж өгсөн. Тэр чиглэлд өөрийгөө дасгалжуулаад л байх юм бол илүү аз жаргалтай болоод байна л гэсэн үг. Тэр Дэвидсний бас нэг судалгаагаар энэрн нэгүсэх, нэнжин сэтгэлийг төлөвшүүлэх бяцлагал гэж байгаа тийм. Тэгэхээр энэ бяцлаглалын одоо тэр 2-7 хоногийн сургалтанд хамрагдсан хүмүүс, сургалтанд хамрагдсны дараа тэр тархинд урамшуулалттай холбоотой тархины тэр эсийн холбоосууд өөрчлөлт гарсан байна гэж үзсэн. За эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд тухайн оролцогчдод өгөөмөр зан чанар, тийм бусдад одоо тийм тусрахаг ийм зан чанарууд нь илүү их төлөвшөж байна гэдгийг бол олж мэдсэн. За бид өмнөх дугаараар бас ярьжсэн судлаач Барбара Фридрихсон гэдэг эрдэмтний тухай. За энэ эрдэмтэн бол бас яг энэ чиглэлд судалгаа хийсэн. За тэрээр бол бяцлагалд явж исэн одоо хүмүүстээр ажиглалт хийсэн байна. Энэрн нэг үсэх үеийн одоо бяцлагал гэж байгаа. Тэр энэрн нэг үсэх үеийн бяцлагалд 6-7 хоногийн турш суралцсан тэр бяцлаглыг хийсэн хүмүүс тухайн бяцлагалд суугаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад эерэг сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа холбоо бол сайжирсан байгааг олж тогтоосон байна. Тэгэхээр бяцлаглалын тэр бүлгийнхэн одоо тэр тухайн судалгаагаар бол бяцлаглалын бүлгийнхний зүрхний цохилтыг хянж үзэхэд дэмжлэг үзүүлдэг мэдрэлийн системийн үйл ажиллагаа бол илт сайжирсан байгааг олж тогтоосон байгаа. За үр дүнд нь эерэг сэтгэл хөдлөлийг өөрөө бий болгох чадварт суралцсанаар эрүүл, уян хатан тийм харилцааг бий болгоход бол тусалдгийн байна гэдгийг энэ Фридрихсны судалгаагаар бол олж тогтоосон байна. За мөн Пенсильвани их сургуулийн мэдрэл судлаач доктор Эмили Фолк мөн одоо судалгаа энэ чиглэлийн бас судалгаа хийсэн байдаг. За тэгэхээр Фолк бол хүний бодол юунд илүү их ач холбогдол өгж байгаагаар тархины үйл ажиллагаа хамаардаг гэж үзсэн байна. Тэгэхээр эерэг зүйлийг бодсноор одоо тийм эрүүл, эерэг зан чанарыг өөртөө бий болох боломжтой гэж одоо таамагласан. Түүний судалгааны багийнхан хүмүүсээс ач холбогдолтой, утга учиртай гэж үзэж үзүүлэхийн талаар бодохыг хүссэн. За ингээд бодоход бол тухайн тархи тухайн мэдээллийг шууд үнэн гэж хүлээж авдаг болохыг олж тогтоосон байна. Жишээлх юм бол би өөрийнхөө хувьд одоо ач холбогдолтой зүйлийг бодхолоор тухайн зүйл үнэн гэж хүний тархи тэрийг хүлээж авдаг гэсэн. Тэгэхээр эндээс харахад бидний бодол тархины ажиллах механизмд мэдээллийг хувиргах бие физиологийн хариу урвалыг одоо тодорхойлдог гэж хэлж болохоор байна. Тэгэхээр энэ дэр бид би угаасаа л ийм хүн, би асуудалд угаасаа л ингэж ханддаг хүн гэдэг өөрөөр зүтгээд байдаг. Уг нь бол бид эерэг зүйлд ийм нээлттэй, чөлөөтэй тэрэнд одоо хувиран өөрчлөгдөх ийм одоо ирмэлзэлтэй байхад бол бидний сэтгэл санаа, амьдрал өөрчлөгдөх бүрэн боломж байдаг юм а гэсэн санааг бол эндээс харж болох гээд байна л да. Бид бол ихэнхдээ юу гэдгийг сэтгэл хөдлөлийг цаг агаар шиг жам ёсны ийм тохиолддог зүйл гэж үзэх гээд байдаг. Уурлах нь эсвэл инээх нь баясах нь ч юм уу те. Гэтэл олон судалгаагаар бид ямар сэтгэл хөдлөл мэдрэхээ өөрсдөө шийдэж болдоо гэдгийг бол харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр эерэг одоо сэтгэл хөдлөлийг мэдрэх замаар өөрийн эрүүл мэндэд дэмжих бүрэн боломжтой юм а гэдэг санаа эндээс харагдаж байна. За тэгэхээр эерэг тархи нь өөрөө бас ямар үүрэгтэй юм бэ гэдгийг илүү их наривчилж бас тайлбарлая гэж бодож байна. Тархи нь аз жаргал, баяр баясгалан, сэтгэл ханамж зэрэг эерэг сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тодорхой юм хэсгүүдтэй гэдгийг бид нар ерөөхдөө ойлголоо тийм. Тэгэхээр эндээс би нэг хэсгийг илүү их онцлоод ярих гэж бодож байна. Тархины ер нь гол бүс хэсэг болдог. За их тархины урд хэсэг. Урд талын одоо бор гадар гэж ярьдаг. Prefrontal cortex PFC гэж товчлоод одоо яриад явчих. Тэгэхээр энэ PFC бол хамгийн чухал хэсэг байна. За энэ хэсгийн зүүн тал нь эерэг сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг бол баруун тал нь
сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотой. За Дэвидсний хийсэн судалгаагаар зүүн тал илүү идэвхтэй хүмүүс аз жаргал, төсвөр хатуужил, эерэг хандлагатай байдгийг бол тодорхойлсон. Тухайлбал бясалгал нь зүүн талын одоо тэр PFC хэсгийг бол идэвхжүүлдэг. Эерэг сэтгэл хөдлөлийг дэмждэг, урт удаан хугацааны сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг болохыг бол тодорхойлсон гэсэн. За бид нар өмнө нь энэ амигдалагийн талаар тайлбарласан. За амигдала бол сэтгэл хөдлөлийн өдөөлтийг боловсруулдаг. За өөрөөр хэлэх юм бол сэтгэл хөдлөлийг эерэг байх уу, сөрөг байх уу гэдгийг шийддэг гэсэн. Талархал, нинжин сэтгэл зэрэг эерэг сэтгэл зүйн дадал зуршлан за амигдалагийн хэд идэвхжлийг бас бууруулдаг. Тэгэхээр амигдала бол ихэвчлэн тийм сөрөг сэтгэл хөдлөлийг өдөөх юм хандлагатай байдаг. Харин тэр бусдад талархаад байх, нинжин сэтгэл гаргаад байх энэ төр бол амигдалагийн идэвхжлийг бууруулдаг юм байна гэж үзсэн. Тэгэхээр бид нар энийг тодорхой хэмжээнд дадуулах юм бол дараагийн бидний амьдралд тохиолдох ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл үүсэх тэрэнд буруу ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлнэ гэсэн санаа. Тэгэхээр энэ бид санамсаргүй тохиолдлоор бухимдах, ааш түгших зэрэг төр зүрийн тэр сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байх боломжийг л олгож ийн гэсэн үг тавчхондоо. Тэгэхээр үргэлж талархаж байх нь амигдалагийн идэвхжлийг багасгаж, за бид сэтгэл хөдлөлийг хянах боломжтой болдог байна гэсэн. Бид нар тэр PFC гэж яриад байгаа хэсэг бол духны урд хэсэгт байрладаг. Тэгэхээр энэ зүүн урд хэсэг гэж байна. Зүүн урд хэсэгт байрладаг. Тэгэхээр энэ илүү сайн хөгжөөд идэвхжээд байх тусмаа амигдалагийн идэвхжлийг бууруулах, бид сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах, хянах юм боломжтой болно л гэсэн. Тэгэхээр товчхондоо бол PFC хэсэг идэвхжснээрээ бид нар амигдалагийн идэвхжлийг бууруулах, тэрийг удирдах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр одоо шинэ хүүхэд уйллаа гэхэд бид нар яадаг вэ гэхээр хүчээр уйлахыг нь зогсоох ч юм уу те. Эсвэл сөрөг хариу үйлдэл үзүүлэх хүүхдийг загнах ч байт юм уу. Ийм байдалд хүүхдийн тэр амигдалагийн хэсэг идэвхжиж идэг. Тэр сэтгэл хөдлөлийн туршлагын хувьд таагүй тийм туршлагуудыг л өөртөө хоримтлуулаад тэрэнд эргээд сөрөг хариу үйлдэл үзүүлэх юм боломжийг л олгоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд байх тусам хүүхэд ирээдүйд амьдралд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдоход сэтгэлээр унах, хямрах, аль эсвэл сэтгэл хөдлөлийг хянж чадахгүй эрсдэлтэй үйлдэлийг хийн нөхцлүүдийг үүсгэж байгаа. Харин хүүхэд уйлах үед яг одоо нүднийхэн төвшөнд очиод сэтгэлийг нь хуваалцдаг ч юм уу, зүгээр уйлахыг нь зогсоолгүйгээр тэвэрдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хариу үйлдэл үзүүлж өөрийг нь ойлгож байгаа тэр таагүй сэтгэл хөдлөлийг нь хуваалцж байгаа юм илэрхийллүүдийг эцэг эхчүүд гаргаад байвал хүүхдийн тэр PFC хэсэг идэвхждэг. Тэр PFC илүү хүчтэй идэвхжээд байх юм бол амигдалагийн идэвхжил аажимдаа буураад байдаг. Тэгэхээр ирээдүйд хүүхэд амьдралдаа зөв шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө хянаж чадах, амьдрал тохиолдох олон асуудлууд хямарч сэтгэлээр уналгүй асуудлаа даван туулах юм боломжуудыг олгож өгдөг байхна л гэсэн. За би энэ хэсэгтээ дараагийн нэг ярих зүйл бол нейротрансмиттер гэдэг ойлголт байдаг. За нейротрансмиттертэй холбоотой зүйлийг ярив. За яг гадаад нэр томьёо энэ болохоор та нарт ойлгомжгүй санагдчихж магадгүй. Тэгвэл тайлбарлаад явбал илүү ойлгомжтой болох байх гэж бодож байна. За эерэг сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн сайн сайхан байдал гэдэг нь за тархинд химийн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг тэр нейротрансмиттерээс шууд шалтгаалдаг гэж. За нейротрансмиттер гэдэг чинь товчхондоо бол бидний тэр дааврууд гэсэн үг. Дааврууд. Химийн дамжуулагч гэсэн үг л дээ. Тэгэхээр аз жаргалыг, урам зориг ч юм уу те стрессийг ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдийг дамжуулдаг матери байна. Материаллык тийм одоо химийн дамжуулагч тийм аа л гэсэн үг. За үүнийг хэдүүлээ допамин гэж одоо сонсч ирсэн. Үүнтэй холбож үзье. За сайхан мэдрэмж төрүүлдэг одоо юм нейротрансмиттер гэж нэрлэгддэг л дээ допамин. За энэ нь бол урам зориг, таашаал, хүнийг одоо урамшууллын хүний тэр нэг альваад урам зоригтой болох тэр мэдрэмжийг бол нэмэгдүүлчихдэг. Судалгаагаар ямар нэгэн зорилго тавих, за түүндээ хүрэх, ухамсарлах зэрэг эерэг үйл ажиллагаа нь допамины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж өгдөг. Тухайлбал том ажлуудыг жижиг болгож хуваагаад удирдахад илүү хялбарчлах нь богино хугацаанд хэд хэдэн үр дүнд хүрчвэ мэдрэмжийг хүнд өгч ингэснээр урам зоригийг нэмэгдүүлдэг. За улмаар хүрсэн амжилтуудын талаар эргцүүлэн бодох нь өөрийн эерэг байдлыг бэхжүүлдэг бөгөөд за энэ нь допамины замыг улам идэвхжүүлж өгдөг юм а гэдэг юмсан. За мөн аз жаргал сайн сайхан байдлын мэдрэмжтэй холбоотой дараагийн нэг одоо тэр нейротрансмиттер бол даавар тийм ээ серотонин гэж ярьдаг. Энэ даавар бол
нийгмийн харилцаа холбоо, дасгал хөдөлгөөн, нарны гэрэл гэх мэтээс бол нэлээд хамаарч сайжирдаг гэж хэлж болно. Талархах гэж ярьжсэн. Тэр талархах бол мөн л энэ серотонин давартай холбоотой. Өдөр бүр талархаж сурах нь тархины тодорхой замыг идэвхжүүлснээр серотониныг нэмэгдүүлдэг. Тухайлбал талархлаа илэрхийлж байх, тухайн өдөр тохиолдсон талархаж болох зүйлсээ бичиж тэмдэглэх зэрэг нь серотонин даврыг нэмэгдүүлж эерэг сэтгэл зүйг бий болгож идэг юм аа гэж. Серотонин чинь бол товчхондоо тэр аз жаргалын даавар гэсэн үг шүү дээ. За дараагаар нь эндорфин дааврын тухайд биеийн өвдөлт намдаах, стресс тайлахад чухал нөлөөтэй юм даавар гэдэг. За энэ нь бол дасгал хийх. За эсвэл инээх үед илүү их сул жилээтэй болж өөрийнхөө үүргийг гүйцэтгэж идэг юм даавар юм байна л да. Тэгэхээр судалгаагаар бол тэр инээх, йогийн дасгал хийх, аэробикийн дасгал гэх мэтлээ ямар нэгэн дасгалууд бол эндорфины хэмжээг ихсгэж байгааг харуулж ирсэн байна. За дараагаар нь бол энэ окситоцин даавар байна. За энэ бол нэг хайр дурлалтай холбоотой үүсдэг юм мэдрэмжийг бий болгож өгдөг даавар. За сайхан сэтгэл, хайр, халамж, анхаарал, бие биедээ хөрөлцөх, тээврэгч гэдэг юм. Иймэрхүү илүү тийм халуун дулаан нийгмийн харилцаач гэдэг юм уу да. Энэ нь тус дааврын төвшнийг нэмэгдүүлж өгдөг. Бусдыг тээврэх, заашин тижээвэр амьтантай байгаа тэрийг тээврэгч байд юм уу. Энэ ч хүртэл хүний тэр дааврыг бол нэмэгдүүлж өгч өдөө гэж үзэж байна. За жишээ нь бол эднэр байна. За дараагийн миний ярих гэдэг нэг чухал санаа бол нейропластик шинж чанарын тухай. Тэр хүний мэдрэлийн эсийн үйл ажиллагаа бол нейропластик шинж чанартай маа гэдэг юм ойлголт. Судлаач Альваро Паскуал Леон гэдэг эрдэмтэн бол тархийг пластик буюу хуванцар шинж чанартай гэж тодорхойлсон байна. Яагаад хуванцар гэсэн бэ гэхээр жишээ нь уян зүйлийг яаж ч өөрчилсөн буцаж хуучин хэвэндээ ордог. Уян. Харин пластик бол нөхцөл байдалд тохирон өөрчлөгдөж тэрхүү хэв шинжээ удаан хугацаанд хадгалж чаддаг. Тэгэхээр бидний тэр тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагаанууд үндсэндээ пластик шинж чанартай. За үүнийг бол нейропластик гэж яриад байгаа. За энэ талаар бас товчхон та бүхэнтэй ярилцъя. За хүүхэд бол эхэндээ ундаг дугуй унахдаа байнга унаж ч юм уу тэнцвэрээ алдаж гар хөлөө зөв ажиллуулж ингэж чаддаггүй шүү дээ эхэндээ. За гэхдээ олон удаа давтан хийсний дараа бол тархи энэ хөдөлгөөнийг автоматжуулж булчин мэдрэлийн системээ үүнтэйгээ уялдуулан зохицуулах боломжтой болдог. Энэ чиглэлд ажиллах тэр шинэ эсийн холбоосуудыг үүсгэдэг. Тэгэл нэг л мэддэг хүүхэд дугуйгаа унж чаддаг болсон байдаг. За энэ бол нейропластик шинж чанарын нэг жишээ юм аа гэж. За яг үүн шиг ямар ч үйл ажиллагааг альч насандаа хүн сурч эзэмших боломжтой гэсэн. Бид нар ч нас явсан эсвэл юу гэдгийг янз бүрийн байдлаар бид нар нэг өөрсдөө сэтгэл зүйн хувьд субъектив байдлаар өөрсдөө чадахгүй ч гэдэг юм уу болохгүй ч гэдэг юм асуудал тандаддаг. Гэтэл хүний тархи энэ нейропластик шинж чанартай учраас аль ч үедээ юмыг шинээр сурч тэрэнд дадлагж идэв сайн их боломжтой болдгоо л гэсэн. За тархины энэхүү нейропластик шинж чанарын ачаар сөрөг тийм хандлагатай хүмж эерэг хандлагатай болох бүрэн боломжтой. Тэгэхээр энэ нейропластик гэдэг бол тархины мэдрэлийн холболтыг дахин зохион байгуулж дахин холбох энэ чадварыг илэрхийлж байгаа гэсэн. Дахин бүтэлслэгдэж гинэ гэсэн үг ер нь бол. Тэгэхээр энэ нейропластик бол энэ эерэг сэтгэл зүйг бий болгоход бол хамгийн чухал үүрэгтэй. За эерэг зан үйлийг олон удаа хийснээр та аз жаргал, сайн сайхан байдлыг дэмждэг мэдрэлийн замыг бэхжүүлэх боломжтой гэсэн үг. Фридрихсний судалгаан дээр тэр өргөтгөн бүтээх онол гэж байдаг. За эерэг сэтгэл хөдлөл нь танин мэдхүн нөөцийг өргөжүүлдэг. Тэгэхээр хүнд эерэг сэтгэл хөдлөл бий болоолах юм бол хүн аз жаргалтай ч юм уу таатай мэдрэмжүүдийг аваалах юм бол танин мэдхүн чадвар нь нэмэгдэж идэг гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээр бол сурлагын амжилт нь нэмэгддэг. Насан туршийн хүн дээр бол ажлын гүйцэтгэл нь нэмэгдэж явах шишээтэй. Ийм нөлөө үзүүлдэг гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр тэр анхаарал, халамж, талархал, сайхан сэтгэл зэрэг нь тархины тэр бүтцийн өөрчлөлтийг бий болгодог юм байна гэсэн. Жишээлбэл байнгын бясалгал хийдэг хүмүүсийн хувьд тэр тархины урд талын боргоодор буюу тэр FFC хэсгийн саарл материалын тэр нягтрал нь бол нэмэгдэж ирсэн. Мөн анхдагч гормын сүлжээ гэж байгаа. Анхдагч гормын сүлжээний идэвхжил бас буурдаг. Өөрөөр хэлбэл хэд их бодол давтах стресстэй холбоотой тархины сүлжээ л дээ. Энэний идэвхжлийг бууруулдаг.
Өөрөөр хэлэх юм бол талархах, халамжлах ийм гих мэтчлийн энэ эерэг үйлдэлүүдийг өдөр бүр давтамжтай хийснээр энэхүү давтагдах үйлдэл нь тархийг сургаж эерэг төлөв шилжүүлдэг. Товчхондоо бол түрүү ярьсанчлан тухайн хэсгийн тархины эсийг дахин загварчилж байгаа. Тархинд шинэ бүтцийг бий болгож байна гэсэн. Тэгэхээр тархи нь бол зөвхөн залуу насндаа төдийгүй амьдралын аль ч үед дахин хэлбэржиж бүтцчлэгдэх боломжтой гэсэн шинжлэх ухааны сүүлийн судалгаанууд байна л да. Калифорни их сургуулийн профессор Лебеморскийн хийсэн судалгаагаар бидний аз жаргалын 40% нь өөрийгөө хянах чадвар, хувь хүний зан авираас хамаардаг. 50% нь бол удамшилтай холбоотой байж болно гэж байна. За 10% нь бол амьдралын орчин нөхцлөөс хамаарна гэж. За энэ хувь бол зүгээр дундажлсанд үзүүлэлттэй. Зүгээр энэ хувь хүмүүсийн ялгаа энэ төр мэдээж нөлөөтэй. За гисэн эдгээр судалгаануудад зан чанарын эзлэх хувь өндөр байгаад байгаа. Эндээс ингээ харахаар. Тэгэхээр яах вэ гэхээр бид зөвхөн зан чанараа өөрчилснөөр амьдралынхаа 40%-ийг бүр түүнээс ч илүү хувийг өөрчлөх боломжтойг харуулж байгаа. Тэгэхээр дадал зуршил, зан үйлээ өөрчилснөөр бидний мэдрэлийн бүтэц өөрчлөгддөг. Нейропластик шин чанар гэдэг нь үндсэндээ тархи өөрчлөгддөг юм а гэдгийг илэрхийлсэн 1900-аад оны үед хийгдсэн энэ салбарын томоохон нээлтүүдийн нэг байсан гэж. За ингээд өнөөдөр та бүхэндээ эерэг нейро сэтгэл зүйн талаар ярьлаа. Тархи сэтгэл зүй хоёрын холбоо хамаарлын талаар ярьлаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.